Зөвлөгчтэй сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Мөнгөний лууж нэвтрүүлгийн маань энэ удаагийн тусгай дугаар ийхүү эхэлж байна. За өнөөдрийн сэдвээр бид Казахстан улс Төв Азийн бар болох уу гэмэх сэдвийг хөндөх юм аа. За энэхүү сэдвийг хөндөхдөө бид өнгөрсөн 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн Казахстан улсад хийсэн айлчлалын үр дүн, за мөн бизнесийн компаниудын ажлын үр дүн зэргийг онцолж ярилцах болно. За мөн зочны хэсэгт бол ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх одоо 2 болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын нарийн бичгийн дарга Саруул нарыг ураад байгаа юм а. За ингээд уламжлалт ёсоор эхний хэсэгтээ судалгаа, шинжилгээний үр дүн, өнөөгийн нөхцөл байдлыг бүгдээрээ товчхон дүгнж харж үзье. За тэгэхээр Станы орнууд гэж бид ярьдаг. За энэ хүү орнууд бол нийтдээ 5 орн болол байна. За энэ 5 оронд тавууланд нь ажиллаж хийсэн одоо ерөнхийлөгч бол бас одоогийн ерөнхийлөгч анх удаа Монгол улсаас энэ 5 орноос тавууланд нь ажиллаж хийсэн байгаа юм а. За тэгэхээр хамгийн эхний одоо улсыг та бүгдтэй харуулъя. За энэ улс бол Тажикстан улс байна. За Тажикстаны хувьд бол дотоодын нийт бүтээгдэхүүн нь 20 тэрбум орчим долларын GDP-тэй за 10.5 сая хуантай за нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүн бол $1900 орчимд хэлбэлцэж байгаа. За энэ статистик тоо баримтал ерөнхийдөө 25 он за мөн 26 оны forecast буюу одоо та Монгол дээр үнэлсэн байгаа гэдгийг хэлье. За үүний дараа бол Кыргызстан улс орно. За Киргиз орж байна. За энэ 23 тэрбум долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй 7.4 сая хуантай. За нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүн бол $3100 орчимд хэлбэлцэж байна. За үүний дараа бол Туркменистан орно. За 83 тэрбум долларын одоо эдийн засагтай 7 сая хүнтэй. За бас нэг хүн ногдох одоо дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бол өндөрт орж байгаа маа. $11,900 бол хэмжигдэж байна. За ингээд бидний одоо сайн мэдэх Узбекистан улс бол бас 4 дахь одоо том эдийн засгаар орж байна. За дотоодын нийт бүтээгдэхүүнүүд бол $181 тэрбум эдийн засагтай, 38.2 сая хуантай. За нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүн бол $4700 орчим доллар. За ингээд хамгийн сүүлийн хамгийн том эдийн засаг бол одоо $360 тэрбум хэмжигдэж байгаа 20.5 сая хуантай дотоодын нийт нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $17,500-т хэлбэлцэж байгаа Казахстан улс харагдж байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ 5 улстай ингээ харьцуулахад бол одоогоор ойролцоогоор бид $30 тэрбум эдийн засагтай, за 3.6 сая хуантай, за дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 орчим долларт хэлбэлцэж байгаа. За манай эдийн засгийн үзүүлэлтийг ингээд хараад үзэх юм бол бид нар үндсэндээ нэг дунд нь одоо явж гинэ гэдгийг бол бас хэлж болохоор байгаа юм. За тэгэхээр Казахстаны хувьд тэгвэл ямар одоо яг ийм боломж илүү давуу тал байгаа юм бэ? Бид энэ Казахстан улстай стратегийн түншлэлийн одоо төвшөнд хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр ингэж хамтарч ажилласнараа манай улсад ямар ашигтай юм бэ гэдэг асуулт бол дараагийн одоо хамгийн чухал асуулт болж эхэлж байгаа. За тэгэхээр ямар ч байсан бид бол энэ 5 орн дотроос ганцхан Казахстан улстай бол стратегийн түншлэлийн харилцаатай юм байгаа. Тэгэхээр бидүүд ямар ч байсан одоо хамгийн том эдийн засагтай одоо бас олон хуамтай, за мөн дотоодын бүтээгдэхүүний хувьд бол Монгол улсын тай харьцуулахад нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүний хувьд бол 2 гаруй дахин илүү өндөр ийм нэг хүн ногдох дотоодын бүтээгдэхүүнтэй ийм улстай бол стратегийн түншлэлийн харилцааг бол эхлүүлсэн явж байна. За тэгэхээр Казахстан улс руу бүгдээрээ илүү одоо сүүлийн үед дотоод эдийн засагт нь бас улс төрд нь одоо юу болж байгаа талаар мэдээллийг өгье. За тэгэхээр Казахстан улсын хувьд бол саяхан одоо 3 сард бол үндсэн хуулиа шинжилсэн. Тэгэхээр үндсэн хуулийн бол одоо 84% бол шинжилсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлтээр бол одоо үндсэн хуулийн шинжилсэн найруулга одоо гарсан гэсэн үг. За тэгээд одоо бүр цоо шин баг тийм ээ үндсэн хуулиа ингээд баталж байна. 7 сарын 1-ээс бол нийт хэрэг хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эндээс ингээд жишээлбэл ямар онцлог зүйлүүдийг бас сонирхуулж та бүгд хэлж болж байна гэхээр
Казахстан улсууд бол парламентын хоёр танхимтай байсныг бол одоо ингээд хуралдаа гэж юм л да, куралтай гэж юм. Тэгэхээр хуралдаа гэдэг одоо ийм нэг танхимтай болгож өөрчилж байна. За пропорционал системээр бол гишүүдээ сонгон 145 гишүүн байхаар тогтоосон байна. За мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг бол сэргийсэн байна. Тэгэхээр өмнө нь бол энэ албан тушаал байжгаад одоо багуулсан байсан юм байна. Тэгэхээр энэ дэд ерөнхийлөгчийн хувьд бол одоо ерөнхийлөгчийн хийж байгаа ажлын гүйцэтгэлийг илүү бодит амьдрал дээр одоо сайжруулахад чиглэсэн ийм албан тушаалыг бол гаргаж байгаа гэж бол тайлбарсан байгаа юм. За мөн бас нэг сонирхолтой одоо өөрчлөлт бол энэ ерөнхийлөгчийг бол 7 жилээр нэг удаа одоо сонгодог болгож байна. За мөн ерөнхийлөгч бол нам бос байна гэдэг энэ өөрчлөлтүүдийг ингээд хийсэн байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийдөө Казахстаны хувьд бол бас ийм ерөнхийлөгчийн одоо эрх мэдлийг хязгаарласан. За тэгээ илүү одоо парламентын эрх мэдлийг илүү илүү үтсэн. За тэгээд ийм одоо илүү одоо товчхоноор бол би одоо нээлттэй ардчилсан одоо ийм чиглэл рүү явж байгаа муу да гэж одоо миний хувьд бол санагдсан. За санхүүгийн зах зээлийн хувьд бол бас их сонирхолтой үйл явдал бол бас болсон байгаа. Тэгэхээр Астанагийн одоо олон улсын санхүүгийн төв гэж ийм байгууллага одоо байгаа юм л да. За тэгээ энэ доороо бол Астанагийн хөрөнгийн бирж гэх мэтчлэн ингээд одоо охин одоо компаниуд охин одоо хамааралтай компаниудаа ингээд байгуулчихсан байна. За тэгэхээр энэ Астанагийн одоо санхүүгийн төв дээр олон улсын санхүүгийн төв дээр одоо бүртгэл хийлгэхэд бол маш хялбархан. За энд ингээд бүртгэл хийлгээд бизнесээ хийгээд явах юм бол татварын хөнгөлөлттэй. За экспорт хийх юм бол татварын хөнгөлөлттэй. За жишээлбэл одоо тэнд офис одоо байхгүйсэн ч гэсэн одоо тэнд компани ингээд бүртгүүлээд компани байгуулах боломжтой. Тэр компаниар дамжуулаад бизнес хийх боломжтой байх жишээ нь. Ингээд ер нь юмыг аюул юм хялбарчилж, интеграцчилж өгсөн байгаа. За тэгээ хамгийн сонирхолтой нь бол юу вэ гэхээр одоо энэ Астанагийн одоо энэ хөрөнгийн бирж дээр ингээд компаниуд үнцаасаа ингээд гаргасан байна л да. Тэр янз янзын орнуудаас бол үнцаас гаргаж байна. Улам бүр нэмэгдэж байна. Тэгээ энийг ингээ харсан чинь хэрвээ энэ дэр одоо ямар нэгэн маргаа үүсэх юм бол энийг бол одоо Английн хуулиар шийднэ гэдэг ийм эрх зүйн зохицуултыг бүр үндсэн хуулинд оруулаад өгчихсэн байх жишээ. Тэгэхээр одоо жишээлбэл юу гэдэг Казахстаны хуулиар бол шийдэхгүй байх нь те Английн хуулиар шийд. Тэгэхээр энэ маань өөрөө жишээ нь Казахстаны энэ бүсэд одоо компаниуд хөрөнгө босгох. За тэнд босгож байгаа тэр хөрөнгөнд одоо гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах. Энэ итгэл үнэмшил, энэ бололцоог нээж өгсөн байгаагаараа бас их онцлог. За бас нэг онцлог зүйл нь юу гэхээр ерөнхийлөгч Такаевийн хувьд бол 2026-аас 2028 оны энэ санхүүгийн төвийн хөгжлийн стратегийг бол баталсан байгаа юм л да. За ингээд энэ 28 он хүртэл бол 23 тэрбум долларын одоо санхүүжилтийг гаднаас татна гэдэг. Ийм одоо бүр юм төлөвлөгөөг ингээд батлаад өгч гисэн. Тэр ерөнхийлөгч нь өөрөө одоо ийм энэ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд за дээрээс нь гаднаас хөрөнгө оруулалт татахад маш их анхаарч ингэж ажиллаж байх жишээтэй. Тэгэхээр ер нь бол ингээд эдийн засгийн хараад үзсэн ч гэсэн одоо 360 тэрбум долларт одоо энэ онд хүрэх гэж байна. За тэгээ хүн ам нь бол 20 гаруй сая. За тэгээ дотоодын нэвтрүүлгүүний нэг өнөө дотоодын нэвтрүүлгүүн бол бас өндөр. За тэгээ түүхийн эдийн бас асар их баялагтай. За үйлдвэрлэлийн хувьд бол бас их хөгжиж байгаа. Жишээлбэл одоо газрын тосон дээр бол өөртөө газрын тосоо үйлдвэрлээд өөртөө газрын тосоо шатхан болгоод хэрглэж байна. Жишээлбэл I92 бензин тэнд бол 2000 төгрөг хүрэхгүй байна 1 литр бензин. Тэгэхээр өнөөдөр бол 2600 орчим төгрөгөн дээр одоо Монголд байх жишээ нь тийм. Тэг ингээд жишээлбэл газрын тосны хувьд бол ингээ амралгүй болчихсон. За байгалийн хий гаргах. Хийгээрээ бас одоо эцэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотооддоо хэрэглэдэг. За өндөгний жишээлбэл үйлдвэрлэл нь ингээд хангалттай бий болчихсон. Гэх мэтчлэн одоо маш томоохон эдийн засгийн одоо үйлдвэрлэлийн секторуудыг бол бий болгосон байна. Тэгээд одоо чинь тэр сая ялжлын үеэр болсон бизнес форум дээр бол Казахстанд хөрөнгө оруулалт хийвэл бидэнд ийм 16 тусгай бүс байна.
энд ирээд компани байгуулад үйлдвэрлэлээ байгуулад бизнесээ хийвэл ийм давуу талууд боломжууд байна. Казахстан хөрөнгө оруулаарай гэдэг жишээлбэл ийм одоо илтгэлийг тавьж ах жишээний тийм ээ. Тэгэхээр яг харахгүй одоо үйлдвэрлэлийн хувьд бол асар хурцтай хөгжиж байна. За тээвэр логистикийн хувьд бол хөгжсөн байж байна. Манай орон тайцлал бол хамаагүй одоо илүү түвшинд хөгжсөн. За эдийн засгийн ч хамаагүй том хэмжээнд очижчихсан. За үндэсний баялагын сан жишээ 88 тэрбум доллар удирддаг байх жишээтэй. Тэгээд тэр одоо баялагын сан өөрөө дотор одоо хэд хэдэн чиглэлийн хөрөнгө оруулалтын сангуудтай. Тэрүүгээрээ гадна дотны компаниуд хөрөнгө оруулалт хийдэг. Ингээ ер нь бол одоо Төв Азийн одоо бар орон болох нь бол одоо эргэлзээгүй гэж хэлж болохоор ингэж харагдаж байгаа юм аа. За тэгээд эндээс бас хэд хэдэн одоо гол чухал зүйлүүдийг бол тодорхойлохыг хүсэж байна. За жишээлбэл хамгийн ихнийх нь бол энэ Монгол улс, Бүгд найрамд Казахстан улсын орон соёл, залуучуудын бодлого, спорт, аж жуулчлалын салбарт 26-аас 27 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол гараа өсгөх төрсөн байна. За тэгэхээр энэ бол санамж бичиг биш тийм ээ. Төлөвлөгөө байгаа юм л да. Тэгэхээр өмнө нь бол нилээдгүй ингээд ажиллаад тэгээд яг энэ чиглэл одоо энэ чиглэл дээрээ энэ салбар дээр бол ингээд төлөвлөгөөгөө 2 талаасаа зураад баталж явах жишээ. Тэгэхээр төлөвлөгөөг баталж ийн гэдэг бол нэлээд одоо асуудал бол нэлээд гүнзгий төвшөнд орчихсон. Одоо ингээд хэрэгжих төвшин рүүгээ орж ийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс нь ингээд харах юм бол энэ бол чинь Монголын эдийн засагт бас ямар боломжийг харагдаад байна гэхээр аялал жуулчлал тий Казахстанаас Монгол руу ирэх аялал жуулчлал хийх хүмүүсийн тоо бол бас нэмэгдэх ийм боломжийг бол энд бас үүсэх юм болов уу гэж харж байна. Тэгэхээр аялал жуулчлалын салбарынханд маань аялал жуулчлалын компаниудад маань бас энэ зах зээл нээгдэж ирж байгаа шиг байна. Илүү одоо энэ зах зээлээс хэрэглэгчид хүлээн авах энэ нөгөө талаасаа энэ зах зээлийн одоо хэрэглэгчид Монголыг сонирхох энэ орон зай үүд хаалга бол нэгдэж байгаа юм болов. Тэгэхээр аялал жуулчлалын компаниудын хувьд бол энэ зах зээл рүү бас анхаарлаа хандуулах цаг нь ирж байгаа юм байна гэдэг. За ийм ойлголтыг бол бас төрсөн. За үүний дараа бол Монгол улсын одоо Чингис хаан үндэсний музей, за Бүгд найрамд Казахстан улсын шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа, шинжлэх ухааны хорооны түүх угсаатан зүүн хүрээлэн хоорондын харилцаа ойлголцол хамтын ажиллагааны сан жижиг зурагдсан байж байгаа. За энэ бол одоо маш чухал ийм ажил бас эхэлж байна гэж харж байгаа. За яагаад вэ гэхээр одоогийн Казахстаны нутаг дэвсгэр, за мөн түүнээс цаашаага, за Урагшаага, Узбекистан, за тэгээд Киргиз, Тажикстан, Туркменистан гэдэг энэ станы орнууд, за цаашаага Унгар хүртэл бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож байсан. За тэр дотроо бол Алтан ордны одоо улс бол энэ бүс нутагт бол захиран сууж байсан. За Алтан ордны улсын үндэслэгч бол одоо Зүч хаан гэдгийг нь бид бол сайн мэднэ. Тэгэхээр энэ түүхэн одоо уялдаа холбоогоороо Казахстанд байгаа одоо тэр хүмүүсийн ард иргэдийн хувьд бол энэ түүхэн талаас нь түүх өв соёлоороо гарал угсаагаараа ойролцоо гэдэг энэ одоо утга агуулгаараа бол монголчуудтай хамтарч ажиллах сонирхол бол мэдгэтгэхүйц өөр байсан гэдгийг бол энэ бас хэлхэн зүйд байна. Тэгэхээр бидний хувьд бол Чингис хаан бол Монгол улсын их Монгол улсын үндэслэгч Чингис хаан. За Чингис хааны өвгөн хүү бол Зүч гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэгэхээр Зүчийн хаант улс буюу Алтан ордны хаант улс. Алтан ордны хаант улс нь одоо Алтан ордны хаант улсын одоо хөгжлийн оргилд нь хүргэсэн хаан бол Узбек гэж хаан байж байгаа. Тэгэхээр ингээд явсаар хагаад энэ маань бол одоо өнөөгийн бас яахааргүй энэ Казахстаны одоо газар нутагтаа бол давхцаад байгаа юм аа. Тэгэхээр яг энэ одоо түүх угсаатан зүй талаас нь одоо музей одоо Чингис хаан музей, за тэгээ нөгөө талаас түүх угсаатны одоо энэ хүрээлэн ингэж хамтарч ажиллахаар болж байгаа нь бол энэ одоо түүхийн уялдаа холбоо хэлхээсийг улам бүр судалж, улам бүр энэ түүхэн одоо угсаагаар л түүхээрээ холбогдож чадах юм бол эргээд энэ маань өөрөө соёлын аялал жуулчлалын одоо салбарт бол эерэг нөлөө үзүүлэх боломжтой байна гэж бол бас миний хувьд харсан. За ийм одоо санамжчгийг бол бас зурлаа.
За үүний дараа бол Монгол улсын хар хором хотын захирагчийн алба. За бүгд найрамдах Казахстан улсын Алатау хотын Акимат хоорондын харилцаа уламжлалын санамжчиг болсон байна. За тэгэхээр бид бол одоо Улаанбаатар хотыг ямар одоо төвшөнд авчирснаа бол маш сайн мэдж байгаа. За тэгэхэд тэнд Астана хотод одоо бид энэ альжил явлаа. Тэгэхээр яг одоо тэр Астана хотын тэр одоо гудамж талбайг ингээд харахад бол одоо яг манай нөгөө 80-аад оны одоо нэг юм 3-4 дээр хорооллын сансрын нэг юм бичлэгнүүд ингээд Facebook дээр явж байдаг да тий. Айгуу том өргөн чөлөөнүүд ингээд айгуу гой зай завсартай, айгуу гой цохон багалттай ингээд харагддаг шүү дээ. Бид нар ингээд тэрийг ингээд дурсан санах байдлаар Facebook дээр ингээд бичлэгийн зургийг харж байдаг. Гэхдээ яг л тийм одоо зохион байгуулалтыг бол хийсэн байна. Астана хотын одоо зохион байгуулалт бол маш өргөн замтай, замынхаа хоёр талаар бол маш өргөн юм хүн явах одоо нөгөө зам бас дахиад явган үний замтай, тэгээ ногоон байгууламжтай. За нөгөө улаас модыг бол маш их тарьсан байдгийн байна. За шинээр бол маш их мод тарьж ин дэр миний ойлгосноор шилмүс мод байх шүү лээ. Маш их хэмжээний модыг ингэж нэмж хот дотроо ингэж тарьж ин. За яг Минингийн тал шиг юм хавтгай тал дээр бол Астана хот байрлалт юм байна. За тэгээд яг ингээд барилгуудыг ингээ харахад бол шин одоо орчин үеийн барилгууд тэр дундаа хүртэл бол ингээд одоо шинэ бүр модерн тийм одоо барилгуудыг хүртэл ингээд бариад хотын өнгө үзэмжийг бол маш гоё харагдуулсан байх жишээ. Жишээлбэл одоо Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабита яриад Абу Дабигийн одоо цамхагийг, таврыг одоо Астана хотод бариулсан байх жишээд маш том юм моол ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн бол энэ Астана хотын бүтээн байгуулалтын туршлагаас бол суралцах зүйл бол бидэнд маш их байна. Гэдг нь бол аюул тодорхой зүгээр одоо ингээд тэнд очиод яг хэд хоноход л маш тодорхой харагдчихэл. Тэгэхээр энэ одоо харилцаа ойлгоцын санамжчиг цаашаа ажил хэрэг болоод явах юм бол тэндээс бол бас сурах одоо ойлгох зүйл бол бас баггүй байна. Хар хором хотыг одоо сэргээн босгоход бол тэр талын туршлага бол бас нэлээдгүй хувь нэмэр оруулах байхаа гэж сэтгэл бол төрж байлаа. За тэгээд бидний одоо сайн мэдэх Эрдэнэс Монгол компани байгаа. Одоо энэ төрийн өмчт улуурхаан компаниудын толгой одоо компани. Тэгэхээр энэ компани маань бол Казахстаны Самрук Казина буюу одоо энэ үндэсний баялагын сантай бас харилцаа төвчтэй сан бичиг сурлаа. Тэгэхээр Казахстан улсын хувьд бол одоо энэ Астанагийн одоо хөрөнгөний бирж дээр бол энэ өөрсдийнхөө төрийн өмчт компаниуд бол удаа дараагаа хувьчилж IPO хийж байна. За энэ дотор одоо Air Astana гэдэг одоо энэ агаарын тээврийн компани нь байна. За газрын тосны компани нь байна. Гэх мэтчлэн хид хідэн одоо төрийн өмчт компани аль хэзээний хувьчлаар гаргацсан байна. За энэ жил дахиад хид хідэн төрийн өмчт компанийн хувьцааг одоо хувьчилж гаргана гэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөөнд нь орсон байна. Тэгэхээр жишээлбэл Монгол улс одоо төрийн өмчөө ингээд төвчлэе гэж одоо ярьсаар байгаа. Бот амьдрал дээр одоо яг боттоор хэрэгжээд ингээд үр дүн гарч байгаа нь ховор байна. Гэхдээ одоо бид жишээлбэл төрийн өмчт компаниудаа ингээд хувьчлаа гэж бодоход ямар хөрөнгө оруулагчид энэ өөрсдийнхөө жишээлбэл одоо эрдэнэтийн хувьцаагч гэдэг юм уу эсвэл Эрдэнэс тавталгын хувьцааг санал болгох вэ? За эсвэл одоо энэ Эрдэнэс Монголын харьяанд байгаа critical mineral одоо энэ газрын ховор элементийн лицензүүдийг эзэмшиж байгаа компанид хэрхэн хөрөнгө оруулалт мөнгө санхүү татах вэ гэдэг асуудал жишээлбэл ингээд ярихад болвол Казахстан улсын энэ үндэсний баялагын сан болвол бас баггүй одоо хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой, хамтарч ажиллах боломжтой ийм хуулиуд бол харагдаж байна. Тэгэхээр энэ үндэсний сангийнхан дор нь бол хид хідэн ийм одоо хувийн хөрөнгө оруулалт хийдэг ийм бас сангууд байт юм байна. Тэр нь бол хувийн компанид ч хөрөнгө оруулалт хийдэг. За томоохон улс хоорондын хамтарсан төслүүдэд ч хөрөнгө оруулалт хийдэг. За IPO гаргахад нь хувьцааг нь авдаг. Эсвэл бүр хаалттай хүрээнд хүртэл хөрөнгө оруулалт хийдэг. Тийм одоо хөрөнгө оруулалтын сангууд хүртэл бол байж байна. Нарийн ингээд цааш нь ухаанд ингээд судлах юм бол. Тэгэхээр яг энэ одоо ажлыг ингээд цааш нь энэ санамж харилцан ойлголцны санамжчгийг цааш нь гэрээний төвшөнд
аваачаад гэрээ хийгээд төлөвлөгөө гаргаад төлөвлөгөө батлаад ингээд явах юм бол жишээлбэл маш ойрхон биднэрт одоо манай улсын хилээс 60 км-ийн цаана болвол одоо Казахстан гэдэг улсын нутаг бол оршиж байна гэдгийг бол бас энд хэлэх нь зүйтэй ах гэж бодож байна. Тэгэхээр санхүүгийн зах зээл тал дээр бол бас маш одоо томоохон амбицийг бол энэ улс дэвшүүлсэн байна. Төв Азийн одоо санхүүгийн хаб болно, төв болно гэдэг энэ одоо мэдээллийг бол аль хэзээ хийчихсэн. Тэгээд энэ одоо Астанагийн хөрөнгийн биржээр 68 үн цасны компани одоо гишүүн болцсон байна. Тэрний 28 нь бол гадаадын үн цасны компаниуд байна. Төрийн өмчөд томоохон компаниудаа ховчлаад ингээд шат дараатай явж байна. Засгийн газар нь бонд гаргаж байна. Хөгжлийн банк нь бонд гаргасан байна. Дараагийн том төрийн өмчт компаниуд нь бонд гаргасан байна. Араас нь JP Morgan гэдэг Америкийн одоо маш том тийм ээ хөрөнгө оруулалтын банк бас бонд гаргасан байна. За ингээд ойрхот орондоос компаниуд бонд гаргасан байна. Гэх мэтчлэн ингээд бонд болон хөрөнгийн зах зээл бол энэ улсад бол хөгжиж байна. Тэгэхээр энэ хөгжиж байгаа энэ нөхцөл байдалтай уялдуулаад дээрээс нь энэ одоо баялагын сангийнхын үйл ажиллагаатай нь уялдуулаад бид тэнд яаж хэрхэн мөнгө хосох вэ? Яаж одоо Монгол руу хөрөнгө оруулалтыг хийх одоо тэр жимийг тавих гэдэг дээр бол ажиллаж амжилттай одоо ажиллаж чадах юм бол энэ бол ирээдүйд одоо үүсч болох маш том боломжийн эхлэл гарааны цэг энд тавигдлаа гэж бол миний хувьд харж байна. За тэгээд бас онцлог зүйл бол газрын тосны салбарт хамтарч ажиллах тухай Монгол улсын аж үйлдвэр эрдэс баялагын яам, за Казахстаны эрчим хүчний яам хоорондын бас самжиж. За энэ хүрээнд бол 1 сая одоо тонн газрын тосыг одоо Казахстанаас худалдаж авъя гэдэг. За энэ хил цэрэг бас ирсэн. За мэдээж хэрэг одоо Монгол Казахстаны хооронд тээвэр бол асар их хол байгаа. Хол замаар тээвэрлэгдэж байгаа. Тэгэхээр дөт замыг хамтдаа илэрхийлж энийг бас одоо хөрш үүдтэйгээ ярилцъя гэдэг асуудлыг бас дэвшүүлсэн байж байгаа. За тэгээд одоо бас манай улсын хувьд одоо 27-28 он гэхэд бол энэ шатхууны одоо үйлдвэртэй болох гэж байгаа. Шатхууны одоо Монгол газрын тосны үйлдвэр гэдэг одоо энэ компаниас анхны одоо шатхуун одоо гарна гэдэг ийм өндөр хүлээлт бол олон нийтийн дунд байгаа. Тэгэхээр энэ мэдээж шатхууныг гаргахын тулд бол түүхийд хэрэгтэй. Тэгэхээр тамсхийн орд газраас бол одоо түүхийдээ нийлүүлнэ гэж байгаа. За магадгүй давхар одоо Казахстанаас бас одоо түүхийд авчираад энэ чинь одоо шатхуун болгох ийм хэрэгцээ шаардлага ч гэсэн ийм манай эдийн засаг томрохын хэрээр бол үүсэхгүй. Тэгэхээр бол энэ одоо бас ирээдүг тооцоолж харж энэ тохиролцоонуудыг хийж байгаа юм болов уу гэж ингэж санагцсан. Тэгэхээр Казахстан болон Монгол улсын хооронд бол бидэнд бол түүх, за үндэс угсаагаараа холбогдох одоо гарцаагүй холбогдож байгаа нэг ийм хэлхээс байна. За энэ дээрээ үндэслээд за соёл, спорт, аж жуулчлалын бизнесийг хөгжүүлж болж байна нэгдүгээр. За хоёрдугаарт бол мэдээж Монголд үйлдвэрж байгаа бүтээгдэхүүн Казахстан руу борлуулах, экспортоо нэмэгдүүлэх боломж бол бодиттой байна. Бодиттой байна гэдгийг компаниудын гэрээгээр харагдлаа. Байгуулсан гэрээгээр. За нөгөө талдаа Казахстан улсын хувьд бол одоо яг энэ Төв Азийн одоо бар болёо гэдэг ийм том амбиц ингээд тавьсан байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалтыг бол татахад бүх талаар дэмжлэгүүд бол бий болгоцсон. Нэмээд хэлэхэд одоо чинь Казахстан бас 2066 он хүртэл энэ Астанагийн хөрөнгийн биржлэр байгаа үн цаасанд одоо хөрөнгө орууллаа гэхэд 66 он гэдэг чинь одоо 40 жилийн хугацаанд одоо хүний орлогын татварыг 0 болгосон байна. Нагд ашигын татварыг 0 болгосон байна. Ханшийн зөрүүнээс олсон ашигын татварыг 0 болгосон байна. Ингээд татварын орчноор дэмжиж өгсөн. Дөрвөн биес Английн хуулиар маргааны шийдвэрлэнэ гэдэг эрх зүйн талаас нь дэмжиж өгсөн. За тэгээд энэ Астанагийн хөрөнгийн биржийн хөрөнгө оруулагчид нь гэсэн чинь Nasdaq байна, Шанхай хөрөнгийн бирж байна. Nasdaq байна. Гэх мэтчлэн ингээд ийм технологийн шийдлүүдээ бас ингээд
авчирсан, асуудлаа шийдсэн байх жишээтэй. Ингээд ерөөсөө одоо энэ зах зээлийг одоо хөгжүүлэхийн тулд одоо юу хийх ёстой энд одоо тэр бүх юмыг л ингээд бэлдээд хөрсөн бэлдээд тавьчихжээ. Тэм учраас бидний хувьд бол энэ зах зээл рүү аль болох эрт одоо өөрсдийнхөө ажиллаж байгаа салбар дээрээ энэ зах зээл рүү чиглэсэн одоо судлах, шинжлэх, харилцаа холбоо үүсгэх, бизнес хийх энэ ажлуудыг эхлүүлээсэй гэж миний хувьд бол хүсэж байна. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгт зочинтой ярилцах болно. За зөвштэй нэвтрүүлэг маань зочны хэсгээр инх үргэлжилж байна. За тэгэхээр өнөөдөр манай дугаарт хоёр зочин маань хүрэлцээрсэн байгаа. За эхний зочноо танилцуулъя. За Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх од 2. За Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын нарийн бичгийн дарга Сарвал дарга ирсэн байна. За тэгээд урилга хүлээ авч цаг зав гаргаж ирж байгаа баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн бас эхний хэсэгт бол нөгөө Казахстаны одоо эдийн засаг объем тэ ямар байгаа вэ? За гадаад худалдаан дээр бас ямар хөө боломжууд байгаа вэ? За мөн одоо санхүүгийн зах зээл талаас ч гэсэн ямар хөө боломжууд байгаа гэдэг дээр бас юм тодорхой мэдээллүүдийг бол үзэгчдэд өгч гисэн байж байгаа. Тэгэхээр яг одоо хоёр зочноосоо бол айлчлалт хамт одоо байлцсан хүмүүсийн хувьд за мөн бас чухал үүргийг гүйцэтгэж исэн хүмүүсийн хувьд яг одоо бодит нөхцөл байдал дээр айлчлал маань ямар хөө царах үрээтэй үр дүнтэй онцлогтой болов гэдгийг ер нь голчилж асууя гэж бодож байна. За тэгэхээр одоо зөвлөхөөс эхлэе. Тэгэхээр ерөнхийлөгчийн хувьд бол бас хамгийн анхны одоо Станы орнуудаар бүгднгээр нь айлчилсан анхны ерөнхийлөгч боллоо гэдэг бас мэдээлэл явж байгаа. Тэгэхээр ер нь том дүр зургаараа бид одоо Станы орнуудтай одоо бүгднтэй нэм харилцаатай байж байх одоо үндсэн шалтгаан маань манай улсын хувьд яг юу гэж харсан учраас та бүгд маань одоо энэ өнгөрсөн хугацаанд энэ айлчлалыг хийвэ гэдэг асуултаас эхэллээ. За та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчийн Төв Азийн бүс нутгийн улс орнууд руу хийж байгаа айлчлалыг бол та бүхэн бас харж байгаа. Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд бол бүхэл Төв Азийн одоо C5 гэх орнуудаар айлчлалаа шүү дээ. Энэний цаана бол манай Монгол Улсын олон толгуурт инхийг хэрхэмсэн бие даасан энэ гадаад бодлого цаанаа явж байгаа. Тэгээд Төв Азийн улс орнуудтайгаа бид бас 90-ад оноос эдгээр улсууд маань тусгаар технологи зарлаад хийснээс хойш бол технологи харилцаа тогтоогоод одоо 30 жил болж шүү дээ. Тэгээд эдгээр улс орнууд маань бас олон жилийн хугацаанд өөрсдөө ч гэсэн бас шилжилтийн цаг үеийг туулж өөрсдийнхөө эдийн засгийн хөгжлийг бас цогцлоож ингэж явж исэн цаг үе. Манай улс ч гэсэн бас өөрсдийнхөө сонгосон хөгжлийн замналаар явж бас 3 шүршүүдтэйгээ 2 өрштөйгөө гэдэг энэ гадаад бодлогын хүрээнд бол идэвхтэй ажиллаж ирсэн цаг хугацаа байна. Яг энэ үед бол бас энэ Төв Азийнхаа орнуудтай бол харилцаагаа харьцангуй бас идэвхгүй байлгасан. Өөрсдөө бас харилцсан сонирхол тийм ээ айл ал талаасаа бас өөр чиглэл рүү анхаарч өөр зүйлүүдэд бол хөгжлийнхөө бодлогыг чиглүүлж ирсэн. Хөрөнгө оруулалтын бодлого ч гэсэн өөр улс орнууд руу чиглэж ирсэн. Тусдаа ингээд хөгжөөд явж ирсэн орнууд учраас ерөнхийдөө бол бас айл ал талаасаа харилцаа бол тийм идэвхтэй бос байсан. Энийг бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхийлж ухнагийн хөрсвийн явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд бид Төв Азийнхаа энэ улс орнуудтай бид харилцаагаа сэргээе. Идэвхтэй ажлыг шин зах зээл нээе тий. Манай улсад ч гэсэн хөрөнгө оруулагчдыг тэр бүс нутгаас татъя. Эдгээр улс орнууд манай өөрсдөө бас эдийн засгийн хувьд ч гэсэн хүчрхэгжиж байна. За Казахстан улс бол Төв Азийн бүс нутагт бол нэг ялангуяа энэ 5 орн дотор бол эдийн засгаараа тэргүүлж байна. 20 сая хүнтэй зах зээл байж байна тий. Энэ утгаараа бас нэгдүгээрт гадаад бодлогыг тийш чиглүүлэх зүйтэй гэж шийдсэн. Хоёрдугаарт Төв Азийн бүх улс орнууд манай улстай одоо өвд соёл, өмд зүйл, үүх түүх, үндэс угсаагаараа нарийн ярих юм бол холбогдож байдаг. Монголчууд биднийг их нааштайгаар хүлээж авдаг, хүндэлдэг тий. Манай улсын одоо бас тэргүүлэх туршлагуудаас хийсэн алдаа, за мөн одоо олж авсан олд амжилтаас суралцаж хамтарч одоо хөгжиж гэдэг ийм хүсэл эрмэлзэл ихтэй ийм улс орнууд байдаг учраас ийшээ бол гадаад бодлогыг чиглүүлэх зүйтэй юм а гэж үзсэн. Энэ ажил ч гэсэн идэвхтэй явагдаад сая өөрөө хэллээ шүү дээ. Ерөнхийлөгч хөрсөх бол манай улсын одоо өнгөрсөн хугацаанд байсан ерөнхийлөгч нар дотроо бүрэн их хугацаанд бүх Станы 5 орноор одоо төрийн айлчлал хийж хариу айлчлал улстай авсан ерөнхийлөгч болж байна. Энэ өөрөө цаанаа ямар ач холбогдолтой вэ? Харилцаа гэдэг юм бол өөрөө угаасаа хүн хоорондын харилцаан дээр тогтчихэд. Мэдээж улс төр дипломатын шугамар бид харилцсан, гэрээ хэлцээр байгуулна, албан ёсны уулзалтуудаа хийн тэ. Гэхдээ
хүн хоорондын харилцаа тийм таагүй бол улс орны харилцаа хөгжих боломж байхгүй. Нэг ялангуяа төрийн тэргүүнүүдийн хооронд үл ойлголцол үүсдэг ч юм уу, үл илтгэлцэл юм уу, нэг тийм ямар нэгэн байдлаар симпатикгүй байх юм бол одоо ямар ч хүмүүстэй харилцаан дээр нэг таатай байдгүй шүү дээ. Тэгэхээр энэ Казахстан улсад хийсэн ажлыг бид тодорхойд ярьж байгаа учраас Казахстан улсыг яагаад онцолж байгаа вэ гэхээр Төв Азийн бүс нутаг дотроо Монгол улстай стратегийн түншлэлтэй цагаан ганц орон. 2024 онд Токаев ерөнхийлөгч манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэрээ хоёр улсын ерөнхийлөгч маань бол бас энэ стратегийн түншлэлээ тогтоосон. Тэгэхээр энэ айлчлал бол стратегийн түншлэлийг баталгаажуулсан айлчлал болсон. Энэ одоо улам зөвхөн ганц хоёрын жишээ хэлэхэд өмнө нь 12 баримт бичиг зурж исэн бол саяны айлчлалд 18 баримт бичиг зөвхөн одоо хоёр улсын байгууллагууд яам тамгын газар төр засгийн хооронд байгуулсан гэрээ хэлцээрийг бодоход 18 баримт бичиг зурсан. Өөрөө тэр 24 онд хийгдсэн Токаев ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үеэр зурсан 12 баримт бичгийг улам нарийсгаж харилцаа хамтын ажиллагааны салбарууд нь улам өргөжөж яг хийх тодорхой ажлууд нь бол энгийн ерөнхий харилцааны одоо эрх зүйн орчныг бүрдүүлж исэн баримт бичгээс илүү за энэ орчин дээр ямар тодорхой ажлыг хийж харилцан ашигтай бизнес байна уу, улс төр байна уу те энэ хамтын ажиллагааг өрнүүлэх вэ гэдэг ийм баримт бичгүүдийг бол байгуулснараа онцлог байна. Нөгөөтэйгүр Төв Азийн бүс нутаг дотор Казахстан улс нь өөрөө яагаад ач холбогдолтой вэ гэхээр маш олон компаниуд бас тэнд очиод хөрөнгө оруулалт хийсэн байна. Манай улсыг их сонирхож байна. Токаев ерөнхийлөгчийн манайд хийсэн айлчлалын үеэр яригдсан зүйлүүдийн одоо биелэлт шиг 80% явж байна. Маш олон удаа бизнесийнхэн ирсэн, хувь хвшлийнхэн ирж бас одоо бизнес форумаа хийж исэн, тий уулзалтуудаа хийж исэн, харилцан хөрөнгө оруулалт хийх одоо орчноо таньж, уулзаж, учирч бүх зүйлүүдэд ярилцсны үндсэн дээр саний айлчлал бол их тийм үр дүнтэй боллоо шүү дээ. Ягаад тэгэхээр шинээр ярьж эхлэх биш, аль хэдийн уулзаж учраад учраа олцсон улсууд одоо үндсэндээ яг за одоо яг юу хийх вэ гэдгийг ярьсан учраас энэ айлчлал өөрөө их тийм өндөр ач холбогдолтой үр дүнтэй болсон гэж харж байгаа. За тэгэхээр асуултыг бас тань руу шийдвүлэе гэж бодлоо. Яг одоо ач холбогдол үр дүнгийн хувьд ямар байсан бэ гэдэг дээр одоо жишээ нь бизнес форум дээр бол нэлээд хэдэн компаниуд бас хоорондоо ингээд хоёр талын компаниуд хоорондоо гэрээ хийж гисэн л та. Яг бодиттой одоо гэрээтэй санамж чиг биш яг бодит одоо бизнесийн гэрээнүүд хийж гисэн. Тэгэхээр таны хувьд бас энэ одоо ерхийлэгч айлчлалаар станы орнууд руу бас өмнө явсан байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр ингээд харьцуулаад харахаар энэ удаагийн бизнес форум дээр хийж байгаа компаниуд тийм гэрээ хэлцлүүд ер нь юун дээр илүү төвлөрөв? Илүү одоо ямар бизнес дээр илүү сонирхож байна вэ гэдэг асуултыг танаас. За энэ удаагийн Монгол Казахстаны бизнес форумд бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 85 компани 100-га төлөөлөлтөд бол оролцсон. За тэгэхээр энэ хүрээнд 17 бизнесийн гэрээ санамж жижиг бол байгуулсан байна. 20 гаруй сая долларыг үнийн дүнтэй байсан байна. За нэг онцлог нь юу гэхээр энэ дээр бол танхим өөрөө бол байнгын тухайн улсынхаа танхимаас гадна сүүлийн жилүүдэд тухайн улсын төрийн агентлаг буюу худалдааны агентлагтай бол санамж жижиг байгуулж ажиллаж байгаа. За энэ юу гэхээр илүү өндөр түвшинд бид нар өөрийн хуулийн хүрээнд худалдааг дэмжих, экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих агуулгаараа бол хамтын ажиллагааг өндөр түвшинд өрнүүлж байна гэсэн үг. За компани хувьд бол мөн бас Казах Инвест, Казах Трейдтэй Монголын хувийн компани бас хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Өөрөөр хэлбэл тухайн компани бас Монгол руу хөрөнгө оруулалт татах, за Монголын томоохон төслүүдийн бас мэдээллийг танхимтай хамтарч шилжүүлэх одоо илүү өргөн хүрээнд ажиллая гэсэн ийм гэрээнүүд хийгдлээ. За мөн бас уул уурхайн зориулалттай богоон худалдаа авах томоохон гэрээ бол хийгдсэн. Тэгэхээр бас манай дэд бүтцийн компаниудад бол их ач холбогдолтой байсан байна гэж ойлгож байгаа. За ер нь бол ковидоос хойш тийм ээ эдийн засгийн сэргэлтийг дэмжих үүднээс ерөнхийлөгчийн бүхий л ажил дээр бол танхим бизнес форум хийж байгаа. За энэ хүрээндээ бол тухай бүр бид нэг 40-с 100-аад компани бол бас бизнес форумд Монгол талаасаа хамарж явдаг. За өнгөрсөн 25 оны хувьд бол 400 Монгол компани энэ 5 удаагийн айлчлалд хамрагдсан байна. За мөн нөгөө талаасаа хүлээж авч байгаа талаас бол 600-аад компани бол манай компаниудтай хурж ирж бас уулзалт хийж түншийн харилцааг өрнүүлэх одоо ийм ажиллагаа бол хийсэн байна. Тэгэхээр түрүүн өөрөө хэллээ нөгөө бизнес эдийн засгийн талаас ямар одоо шинэлэг үзүүлэлтүүд гарч ирнэ гэхэлэр бид нэр зөвхөн форум хийгээ зогсохгүй тухайн улсад байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдээр бол заавал зочилж ноу хаг судалж
За хамтын ажиллагаа өрнүүлэхийг илүү чухалчилдаг болсон байгаа. За тухайлбал Чехэд гэхэд бол 4 компани 6 сая $1 гэрээ байгуулсан байна. За ингэхдээ бид нэр Чехийн хөрөнгийн биржээр орлоо, за мөн махны үйлдвэр, дахианы үйлдвэр гэх мэт тийм ээ салбарын үйлдвэрүүд рүү компаниуд ингээд хуваагдаж явлаа. За Чехийн хөрөнгийн бирж бол тухайлбал Австрийн хөрөнгийн биржийн группийн гишүүн. За тэн дээр нь бол худалдаа хөгжлийн банк бонд босгосон байт юм байна. Манай нийслэл бол бонд босгосон байт юм байна. Тэгэхээр энэ дээр бол компаниуд маань олон улсын зах зээлд гарч бас бонд, ногоон бонд босгох боломжууд байна гэсэн бол тэднээс бол мессеж ирж байгаа. Окей. Тэгэхээр төрөчийн бас асуултыг үргэлжлүүлээд та түрүүн бас хариултандаа ямар зүйл дурдсан бэхээр юм соёлын өв соёлын тэ үг түүхийн үндэс угсааны ийм ойролцоо холбоо хамаарал байна гэд хэлжсэн. Тэгэхээр бас сая одоо миний бизнес группт ороод явхад бас маш их тийм гоё тоглолттой соёлын одоо үзүүлбэр тоглолт боллоо л да. Тэгээд бас тэрэн дээр одоо Казахстаны соёлын сайд нь өөрөө бичлж ирээд эхнээс нь дуустал намт байгаад үзээд тэгээд гарсан манай үзэгчлэнгүүдийг маш сонирхож бас харж ирсэн. Тэгэхээр өмнө нь одоо ямар хэмжээнд ямар хуу одоо цар хүрээтэй юм соёлын арга хэмжээнд болж ирснийг бол миний хувьд бол мэдэхгүй байгаа юм л да. Гэхдээ энэ удаагийнх бол нэлээд тийм өргөн цар хүрээтэй. Дээрээс нь зочдын хувьд аюу тийм баяр баясгалантай байсан л да. Яг ирээд үзэж байгаа хүмүүсийн хувьд тийм. Тэгэхээр энэ маань өөрөө бизнесийн харилцаанд эргээд манай хоёр улсын бизнесийн харилцаанд ямар эерэг нөлөө үзүүлнэ гэж та бүгд тооцоолсон байна. Тэгэхээр яг зөв асуулт байна л да. Яг бизнесийн орчинд энэ ямар үр дүнтэй юм бэ? Ямар нөлөөтэй юм бэ гэж тийм. Тэгэхээр би түрүүн бас эхний асуултанд хариулахдаа хэлсэн. Энэ бизнесийн орчин гэдэг маань өөрөө бас дахиад нэг харилцаан дээр суурилдаг. Харилцаа гэдэг нь хүн хоорондын харилцаа нөр. Тэгэхээр иргэд хоорондын харилцаа итгэлцэл ойлголцол хүндлэл байж иж бизнес эрхлэгчид маань тэнд хөрөнгө оруулалт хийн тэ одоо хамгийн энгийн утгаараа ойлгоход одоо тэр улсад манай хөрөнгө оруулагчид очиод бизнес хийхлээр одоо зод занчаал хөөгөөд л байдаг бол тэ дургу байдаг бол хэцүү шүү дээ тэ. Гэтэл тэнд би түрүүнээс их тийм хүндэлсэн хүлээсэн одоо бүхэл салбарт хамтарч ажиллахын боломж бололцоо байна гэсэн ийм атмосфер буюу орчин биднийг хүлээж авсан. За энэ төрийн ажилтнуудыг бол ер нь төрийн ажил гэдэг маань одоо гадаад харилцаа, гадаад бодлогын салбарт төрийн ажил гэдэг бол төрийн тэргүүн хийдэг л ажил. Төрийн тэргүүний түвшинд хийгдэх хамгийн өндөр хүндэтгэлтэй, хамгийн өндөр одоо ёслолтой, хамгийн өндөр тийм протоколтой ажил байдаг байхгүй. Тэгэхээр энэ ажилтнуудын хүрээнд бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч өөрөө бодлогоор одоо урлаг соёлынхаа баг бүрэлдэхүүнийг бас авч явдаг бас. Энэ өөрөө зүгээр нэг очиод нэг концерт тоглуулаад дуу хөгжин болоод дуусах биш. Энд одоо Монгол улсын 2300 жилийн төрт ёсны түүх тийм ээ. Өв соёлын 3000 жилийн түүхийг бол тэр нэг 90 минутын дотор л үндсэндээ суулгаад өгч байгаа шүү дээ. Тэгээ ингэснээрээ өөрөө монголчууд бидний тэр өв түүх, өв соёл, мөн чанар Монгол гэдэг нь өөрөө зүгээр нэг саяхан бий болсон улс биш юм байна. Энэ улс чинь өөрөө гэсэн ийм өв соёлтой, олон үндэстэнтэй, олон одоо өвтэй, бит болон бит бус өвтэй ийм мундаг улс юм байна. Эдгээр чинь өөрөө ингэхээр бизнестэй харилцаанд улс төрдөө яаж хандах уу гэдэг нь одоо зүгээр нэг тийм жижиг саяхан үүссэн улс орноос гэдэг юм уу шал өөр байх гэдэг шүү дээ. Тэр энийг үндсэндээ бас шууд устгаараа зөвлөвчний бодлогоор ойлгуулж өгч байгаа. Ингэснээр хүндлэл бий болдог, ингэснээр ойлголцол бий болдог, харилцан бие биенээ сонирхдаг тийм ээ. Тэгээ сая энэ удаагийн альчлал дээр бол яг хуу онцлог юм юу байсан бэ гэхээр үнэхээр үзэгчид одоо сэтгэл хөдлөл дүүрэн хүлээж авсан. Үнэхээр сайхан тоглолт болсон. За энийг ч одоо баггүй бэлдсэн. 2 сар хагасын хугацаанд бол гадаад харилцааны яам, соёлын яам, ерөнхийлөгчийн тамгын газартаа нийлж тийм ээ 4 удаа одоо хөтөлбөрөө сольж, өөрчилж, сайжруулж тэр улсын одоо үзэгчид өөрсдөө яг ямар одоо үндэс ухсаатай улсууд үлээ, ямар шүү зүйлийг хүлээж авах боломжтой, соёлынх нь өөрсдийнх нь урлаг соёлынх нь түүх нь өөрөө ямар үлээ гэдгийг ч бодож иж ямар мессеж өгөх үү, ямар уран бүтээлчд маань оролцох уу гэх тийм бид бол эцсийн үндэсний урлагийн их театрынхаа баг хамт олныг дөрвж эдмийн театрыг бас гоцол дуулаачтай. За мөн дээрэс нь одоо Токаев эрхлэгчээс одоо бас найрамдлын одоо авч ирсэн Мишель гэдэг манай Монголын дуучин байдаг. Тэ Silkway гэдэг одоо тэр тэмцээнд нь төрүүлж ирсэн бас Казахстан улстай баггүй одоо хүмүүсийн танил болсон мундаг уран бүтээлч юм хтэй. Энэ бүсгүйг бас авч явж энэ одоо нийт урлагийн багтаа хамруулан энэхүү тоглолтыг бол хийсэн. Энэ тоглолт бол үнэхээр сайхан болсон. Тоглолт сайхан болоод
зогсохгүй тэнд байдаг маш олон одоо Казахстан улсын иргэд за мөн манай улсад байжгаад 30 жилийн өмнө тийшээ нүүрсэн иргэд ч гэсэн хүлээж авч үзсэн бизнесийнхэн үзсэн те. За энэний цаана юу байдаг вэ гэхээр түрүүний таны асуусан асуултанд хариулахад яг ингэснээрээ бол монголчууд бидний одоо хүндлэл Монгол төрийн эрхэмсэг оршихуй хүн хоорондын харилцаа гэдэг юм сайжирч идэг. Ингэснээрээ харилцаан дээр чинь хүн хоорондын харилцаа сайн байхад бол бизнесийн орчин сайжирч идэг тийм хөрөнгө оруулалтын орчин ихтгэлцэл нэмэгдэн. За дээрэс нь бол сонирхож улам олон Монголыг урд нь мэддэггүй байсан хүмүүс бол ойлгож наашаа хөрөнгө оруулалт хийх мөн одоо хамтарч ажиллах joint venture байгуулагч гэдэг юм уу тийм энэхүү арга хэмжээнд оролцох юм сонирхлууд нь бол өөрсдөө нэмэгдээд учраас энэ арга хэмжээнд өөрөө бол ийм цогц төрийн ажил гэдэг нь цогцороо явдаг болсон. Одоо зөвхөн улс төр дипломатын шугамар харилцан ярилцлага уулзалт хийгээд зогсохгүй бизнес юм байна. Бизнес форум хийгдэж байна. Бизнес форум маань ч гэсэн өөрөө зөвхөн одоо нэг харилцан ихтгэл тавигдаад дуустдаг биш. Харилцан бие биенийхээ хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн орчин танилцаад таниулаад зогсохгүй B2B уулзалтуудыг хийдэг болсон. Араас нь одоо түрүүн бас харуул захирал хэлж байна. Энэ бизнес аялал буюу одоо тэр баялаг бүтээгчдийн маань өөрсдийн сонирхож байгаа салбарууд руу бид нар дагуулж явж үзүүлж үйлдвэр тэр кластеруудыг үзүүлснээрээ туршлага солилцох, хуваалцах. Магадгүй зарим газар манай улсын туршлагаас айлын тал суралцах. Одоо саяны одоо Казахстан улсын жишээгээр харахад бол манайх тэр сүүний кластер дээр бол суралцах зүйлүүд айлын маш их болсон байна тий. IT-ийн салбарт бол AI-г бол энэ жилийн одоо хамгийн гол сэдвээ болгоцсон байж байна. Усны асуудлыг аваад одоо нэгдсэн улсын байгууллагын түвшинд дэлхийн одоо усны байгууллагыг бий болгоно гэдэг санаачлагыг хүртэл төвшүүлээ явж байна тий. Тэгэхээр энэ олон салбаруудыг харахад энийгээ бизнестэйгээ холбоод үзэхээр тэнд бол маш их боломж бололцоо байна. Бас нэг том дүгнэлтийг хийхэд бол би бүх уулзалтууд нь оролцдог гадаад улсын зөвлөхийн хувьар бол аль бие усны хилцээ ганцаарчилсан уулзалт за тэгээ хүлээн авалтын үеэр уулзч ярьж байгаа юм ч гэсэн сонсож харж байхад бүх төвшөндөө Монголын бизнесийнхэнтэй, Монголын улс төрийнхэнтэй, Монгол улсын одоо бүхэл салбарт хамтарч ажиллах бүрэн боломж бололцоо байна. Яаж хамтарч ажиллах вэ? Яаж ашигтай байх вэ? Яаж бие биендээ одоо бие биенийгээ нөхөж тусалж одоо дэмжиж хөрөнгө оруулалтаа хийх үү? Ямар одоо боломж бололцоогоо хамтран эрэлхийлэх үү? Зөвхөн Монгол, Казахстаны хөрөнгө оруулалтыг хийх биш. Зөвхөн Казахстанд хөрөнгө оруулалтыг Монголоос татах биш. Хамтраад өөр гуравч зах зээл дээр ямар шиг хамтын ажиллагааг өрнүүлж болж байна вэ гэдгийг хүртэл ярилцъя гэсэн ийм эерэг сайн бизнесийн хөрс тэнд одоо улс төр дипломат бизнесийн хөрс одоо үүссэн байгааг за нэмээ соёлын гэсэн бас хэлж болно те байгааг нь бол би бас саний ажиллагаа ажиглалаа. Тэгээ энэ болгоно би түрүүн хэлсэн энэ бол хүн хоорондын харилцаан дээр тогтч байдаг. Тэгээ энд онцолж хэлэхэд манай улсын ерөнхийлөгч хөрс Казахстан улсын ерөнхийлөгч Токаевын хоёр бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд их л одоо 12 удаа уулзсан байна. Шанхай хамт ажиллагааны байгууллагт мөн айлчлалууд, харилцан хийсэн айлчлалууд, олон улсын арга хэмжээ, нэгдсэн улсны байгууллагын 9 сард болдог ерөнхий ассамблей гэдэг энийгээр байнга ингэж уулзч ер нь юм хүн хоорондын харилцаа нь өөрөө тийм их ойрын харилцаатай. Тэгээ энэ нь бол өөрөө ялангуяа Казахстан шиг ерөнхийлөгчийн засаглалтай улсууд бол бас ингээд бизнесийн орчинд ч гэсэн эргээр нөлөөлж байдаг. Энэ бол итгэж болох улс. Энэ бол итгэж болох ерөнхийлөгчтэй. Энэ хүнтэй бол ингээд ярьсан юм бол биелэлээ олдог. Миний хэлсэн төрийн айлчлалын үеэр ярьсан зүйлүүд 80% таа явж байна гэдэг нь өөрөө том индикатор гих зэрэг зүйлүүдийг бол төрийн айлчлалын аль бие усны уулзалтын үеэр бол нээлттэй ярьж хэлж байна. Окей. Саруул дараагаас асууя. Үргэлжлүүлээд бизнесийн одоо компаниуд маань ингээд 400 гаруй компани өнгөрсөн хугацаанд хамт явсан. За бизнесүүдээ ингээд нөгөө талд очиод ярилцсан, уулзсан гэдэг чинь. Тэгэхээр танхимын зүгээс ер нь одоо энэ компаниуд дээр цаашдаа одоо гэх юм эсвэл одоо өнгөрсөн хугацаа чинь нэлээд бас урт хугацаа аваад байна. Тэгэхээр энэ хугацаанд дараагийн шатанд гарах дээр нь ер нь ямар одоо хөтөлбөрч гэдэг юм уу? Дэмжлэгч гэдэг юм уу? Тэг үргэлжлээд энэ чинь ингээд би төрийн одоо ерөнхийлөгчийн тамгын газар байж байна те. За тэгээд танхим байж байна. Тэгэхээр нэг удаа ингээд очиод айлчлаа те. За нэг тодорхой үр дүн гарлаа. Тэрийг дараагийн түвшинд гаргахад нь ямар одоо чинь хөтөлбөрч гэдэг юм уу төлөвлөгөөнүүд хэрэгжиж байгаа вэ? Хэрэгжүүлэх вэ? Цаашдаа. За ер нь бол ковидоос хойш бид чинь 15 16 дахь удаагийн бизнес ажил хийж байгаа. За тэгээ өнгөрсөн жилийн одоо үр дүнгээр ер нь энэ эдгээр бизнес форумуудын үр дүн ямар байж байна вэ? Компаниуд үнэхээр хэрэгтэй байна уу тийм ээ? Энэ тал дээр бол ингээд судалгаа явуулсан. За тэгэхээр судалгаанд оролцсон компаниудын 77% нь бол үнэхээр хэрэгтэй байсан гэсэн хариултыг бол өгсөн. За 17% нь бол дунд зэрэг хэрэгтэй байсан гэж хариултыг өгсөн. Тэгэхээр үнэхээр хэрэгтэйгээ ингээд бид нэр эргээд харахаар хүнсний компаниуд, худалдааны компаниуд, хөнгөн үйлдвэрлэл буюу ноос ноолуурын компаниуд тэд бол
үнэхээр маш хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл тэр түншээ олж чадсан гэсэн хариулт бол өгсөн. За тэр дунд зэрэг байсан гэхлээр томоохон дэд бүтцийн одоо зам эрчим хүчний компаниуд бол дунд зэрэг хэрэгтэй байсан гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр бид нар энэ жилээс болвол дэд бүтцийн компаниудаа бас их холбож өгөх. Ялангуяа энэ ногоон энерги гэж хэлдэг эрчим хүчний компаниудаа холбох тал дээр бол илүү төлхөө ажиллаж за саяны айлчлаар бол бас манай барилгын 10 хэдэн компани бол явлаа. За Казахстан бол барилгын хөрөнгө оруулалт эхэлсэн юм байна. За томоохон компаниудтай хамтын ажиллагаа өрнүүлье гэсэн үйл ажиллагаанууд явж байна. Тэгэхээр бол урдлынхаа үйл ажиллагаан дээр дүгнэлт хийгээд явж гэнэ гэсэн үг бид. За дараагаар оролцож байгаа компаниуд маань ямар компаниуд вэ гэхээр орлогын дүнгээр бид нар бас судалж авч үзсэн. Тэгэхээр 40% нь бол 6 тэрбумаас дээш орлоготой компани байлаа. За үлдсэн 60% нь бол жижиг дунд үйлдвэрлэл төлөөлөл байсан. Өөрөөр хэлбэл энэ бизнес форумд бол нээлттэй бид нэр зарлаад бүхий л бизнесүүдэд боломжийг олгож байгаа. Ерөнхийлөгчтэйгээ хамт явж байна гэдэг маань бол айлын тал маш өндөр түвшинд хүлээж авч итгэлтэй, найдвартай ийм компаниуд байна. Хамтын ажиллагааг хөгжүүлж болох юм байна гэсэн одоо чиг хандлагыг бүрдүүлж байгаа гэдээ ойлгож байна. За дараагийн шатанд нь томруулахад бид нар юу хийж байна вэ гэхэлэр үндсэндээ бол айлчил маань нэг удаа яваад ингээд дуусахгүй. Тэгэхээр танхим өөрөө тухайн одоо улсуудын худалдааны агентлаг болон танхимуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр энэс улбаалаад бол маш их бие биенийгаа тэр компани мэдээлэл өгөөж энэ компанитай бид нэр одоо хамтын ажиллагаа өрнүүлэе гэсэн асуулга мэдээллүүд бол явж байна. За Казахстанаас биш ер нь өөрөөр ярих юм бол жишээлбэл Австрийн компаниуд бол энэ жил манай усны цахилгаан станц, за Чехийн компаниуд бол болсон дулааны цахилгаан станц, салхин цахилгаан станц хөрөнгө оруулъя гэд араасаа тэр компанитай бол энэ компанитай уулзъя гэсэн одоо холбогчийн үүрэг ролыг бол танхим өөрийнхөө хуулийн өрөөнд бол бүрэн дүрэн хийж чадж байгаа гэж ойлгож байгаа. Окей. За нэвтрүүлэг маань ерөөхдөө дуусах шиг рүү орж байна. Гэхдээ арай бас болоогүй. Тэгээ түрүүн бас хэлэхэд нөгөө миний хувьд бол нөгөө бизнес группт ороод ингээд явсан. Тэгээ таксинд суугаад нөгөө ап ажилтгуу төлбөр төлөх гэдэг. Тэгээ бэлэн мөнгө байдгүй. Тэгээд ингээд ийм боллоо гэдгсэн чинь хаанаас явж байгаа ингээд надаас асуусан. Тэгэхээр нөгөө Монголоос явж байгаа маа ерөнхийлөгчтэйгээ хамт ингээд явж гинэ гэдэг. За тэгвэл үнгүй явахгүй да. Гэх жишээ нь ер нь бол энэ чинь ингээд жижиг юм шиг мөртлөө харилцааны бас аяг айтаахан мэдрэмж авсан. Урлагийн тоглолт үзсэн хүмүүстэй маргааш нь би тэгэхэд уулзсан. Тэгсэн бүр шоконд орсон. Маш өндөр түвшинд ямар одоо юу гэдгийг мундаг соёлтой улс юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар Монгол руу явчмаар байна. Хизээ очих уу? Одоо бид хизээ группээ бүрдүүлж очих уу гэдэг санаанууд маш их орж ирсэн. Тэгэхээр энэ бол яг үнэхээр түрүүн одоо зөвлөх хэлсэн тийм ээ. Зөвлөө хүчийн бодлого чинь үнэхээр хэрэгтэй юм байна. Энүүгээрээ бид нэр улс орноо таниулж байна. Ийм урт удаан түүхтэй, өндөр соёлтой цаанаа утганд ямар улс вэ гэдгээ бол харуулж чадчих байгаа бас юм цогц айлчлалын өрөөнд цогц арга хэмжээ явж байна л гэд бас ач холбогдолтой байсан гэж бодож байна. Тэнд дээр нэмээд бас хэлэхэд энэ байгуулсан баримтчүүдээс бүр харахад ч гэсэн те ер нь альва гадаад харилцаанд олон улсын харилцаанд ч гэсэн онлоорооч тэр ер нь практиктерч тэр айлчлалын үр дүн бол ер нь дандаа байгуулагдж байгаа тэр их зүйн баримтчүүдээр дүгндэг шүү дээ. Яг тэр тэрний дараа л ажил хийгддэг те. Мэдээж одоо Япон шиг улс орнууд бол мэдээж 70 80 50 нар итгэлцэлээр явдаг ийм аман гэрээнд байдаг гэж ярьдаг ч гэсэн яг одоо орчин үед бол одоо ялангуяа энэ Төв Азийн улс орнуудтай бид нар байгуулж байгаа гэрээ хэлцээрээс харах гэсэн Казахстан дээр 18 гэрээ байгуулсан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай 2 орны хоорондын гэрээ байгуулагдаж байна. Эрдэм шинжилгээний салбар, шинжилгээ ухааны академи хооронд тийм хамтарч ажиллах тухай санамж жижиг байгуулагдаж байна. Шинжилгээ ухааны академийн дэргэдэх олон судлалын хүрээлэн гэдэг жишээл Казах судлал, Монгол судлал гэдэг энэ чиглэлээр хамтарч ажиллах маш чухал. Казахстан улс ялангуяа энэ чиглэлээр хамтарч ажиллах сонирхол их байдаг. Зурчгааны одоо түүхийг судалдаг, зурчгааны үр сад гэж өөрсдөө үздэг. Манай Алтан ургийн одоо хаад ноёдын үр сад гэдэг өөрсдөө бол үздэг учраас энэ ухсаатан зүйл энэ чиглэлээр хамтарч ажиллах зүйл. За соёл урлагийн салбарт хамтрахаар гэдэг маш олон салбарын баримтчууд байгуулагдсан. Тэгээ энэ дээр бол одоо энэ хувийн хвшлгээд бид нар бизнес талаасаа ярих юм бол худлаа зүйлрийн танхим маань бол идэвхтэй ажилтдаг. Манай гадаад харилцааны яамтай ерөнхийлөгчийн таван газартай одоо сүүлийн 5 жилийн хугацаанд их ойрхон бид нар хамтарч ажиллаж байна. Шал өөр концепц гаргаж дэлгэж авчирч байгаа. Зөвхөн бизнес форум гэж зохион байгуулалт дуусах биш те. Яг энэ хэрэгцээ шаардлагыг хангасан. Түрүүний тэр ярьсан асуумж те санал асуулга дээр ч гэсэн бид нар одоо өнгөрсөн 5 жилийн хугацаанд зөвхөн энэ хөрс ерөнхийлөгчийн
хугацаанд гээл ярихад бол мянгаад компани аж ахуйн нэгж баялаг бүтээгчид одоо энэ төрийн ажилд хамрагдсан байгаа. Энийг бид нар бол ингээд хэд хэдэн шинэлэг зүйлээ ярихад нээлттэй бүртгэдэг болсон. Тэ? Урд өмнө бол бас тэгэл дандаа нээлттэй биш тэгэл танил талаараа ч гэдэг юм уу. Тэгэл ерөнхийлөгчийн тамга газартай ойрхон байсан ч байдаг юм уу те. Ингээл төр засагтай ойрхонууд нь явдаг томоохон компаниуд үүсэн бид нар стартап дунд хэмжээний жижиг дунд үйлдвэрүүд гээд авч явж байгаа. Дээрээс нь энийг дандаа төрийн одоо том бодлогуудтай уялдж байгаа компаниуд явж байгаа. Жишээлбэл хүнсний хувьсгал те. Дандаа хүнс бид нар чинь хүнсний хувьсгалын бодлогын хүрээнд хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэх гээд хүнсний үйлдвэрээ хөгжүүлэх гээд өөрсдөө бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж ургуулж тарьж боловсруулдаг ийм улс орн болохоос гадна бас экспортлог орн болъё гэж ингээл явж байна. Энэ дээр бол маш олон хүнс хөнгөн үйлдвэрийн чиглэлийн явж байна. За цагаан алт гэж үндэсний хөдөлгөөн байж байна тийм. Энэ дээр бол жишээлбэл ингээл ноос ноолрын маань явж байна. За сая нэмэгдсэн 100 жилийн яваад тэмдэглэж байгаа барилгын салбарын маань бол явсан бас их баяртай байж өөрсдөө бидний хийсэн уулзсан дээр илэрхийлж илээ. Ингээл одоо харахаар энэ төрийн ажил гэдэг маань өөр юм цогцоороо явдаг бас тийм. Тэр онгоцонд чинь ус төрийнх нь дарга нар нь тэгэл дээрэс нь яам тамгын газар нь соёл урлагийнх нь бизнесийнх нь судлаачид нь эрдэм шинжилгээний одоо тэр академийнх нь гэл ингээ бүгдээрээ үндсэндээ цогцоороо яваал очоод тэнд яаж харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж болох вэ хэдүүлээ сайхан ярилцъя уулзъя гэл ингээл энэний цаана өөрөө дандаа төрийн айлчлалын үр дүнгууд гарч яадаг. Тэгээ үр дүнгуудын бид ярьлаа түрүүн хэдэн сая 20 сая долларын одоо гэрээ бодитоор хийгдэж штэ. Зүгээр нэг санамж жижиг байгуулаад хамтарч ажиллахын төлөө байна гэсэн тийм өрөө биш. Яг ийм 8 хийцгээе. Ийм арилжаа явуулъя. Ийм одоо солилцоо явуулъя. За дээрээс нь айлчлалын ярьсан гол зүйлүүдийн нэг бол харилцан ашигтай хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн салбарт явуулах боломж бүрэн байна. Харин бидний өмнө тулгараад байгаа саад бэрхшээлүүд бол байна. Юу гэхээр далаад гарцгүй улс орнууд учраас бидний зам одоо их урт байна. 1700 км-ийг Оросын нутгаар явдаг бол бид нар энийг дүрт болгоод ийм дүрт замыг одоо тодорхойлъё гэдэг хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болж байна. Энийг тухайн ерөнхийлөгчийн ажлын үеэр ярьсан бодит ажил хэрэг одоо яг болох гэж байна. Хоёр хөрштөөгөө хамтарч ярих гэдэг олон улсын харилцааны механизм ашиглаад явъя гэдэг ийм юм ярьж байгаа жишээтэй. Тэгэхээр ингээд их тодорхой үр дүнгууд гарсан өөрөөр сайтай ажил боллоо гэж бид нар харж байна. Би бас нөгөө юунэ тоглолт үзэх гээд тэгээд хоцорсон нөгөө бизнес группт явж байгаад хоцроод очсон. Тэгээд хоцорж очсон мөртлөө бүх хүмүүс тараад дуустал нас байсан. Тэгээд тэр хооронд бол аюу олон хүн хоцорж ирсэн. Тэгээд нэг орж чадаагүй ингээд буцсан хүмүүс аюу олон байсан гэдгийг хэлмээр байна. Тэгээд дээрээс нь 2 автобус хүн буцсан гэж байгаа шүү. Дүүрсэн байсан учраас тий аюу их буцсан ер нь бол. Тэгээд дээрээс нь гэхдээ бас нэг эмээ өвөө хоёрыг бол яаж иж байгаа оруулсан. Бүр ингээд хоцроод ирсэн. Тэгээд уурлаад тий ингээд та нар чинь ягаад тий ингээд дүүрсэн байлгад юм те суудл модл нь туудлынхаа тоомог тооцохгүй яасан ингээл те нилээд юм басан. Тэгээд тэр хоёр эмээ өвөг бол бас ингээ яаж хийж байгаа тэгээд оруулаад ингээд бас нөгөө нэг хүн хоорондын харилцаа гэдэг шиг те одоо Монгол нэг хүнтэй тэнд уулзаад нөгөө нь ингээ хайчвал бас муухайтай бас нэг сонирхолтой зүйлийг нэмэхэд зүгээр яг энэ концерттой холбоотой өмнөх улс орнууд дээр бол нөгөө дүүргэлт гэдэг юм уу те урилга явуулах асуудлаа бид нар өөрсдөө хариуцдаг байсан. Манай улсын Монголын сайхан орон тоглолт бид ямар түншүүдээ хэрхэн өрөх үү, улс төрийнхнийгаа өрөх үү, төрийн бас байгууллагуудаа иргэд ус, оюутнуудаа гэдэг. Энийг бол өөрсдөө бид нар элчин сайдын ямаараа дамжуулж тэнд байгаа монголчууд, хэлийн чанар монголчуудын зөвлөлөөрөө дамжуулж хариуцдаг байсан бол Казахстан улс төр бол нэг ялгаатай юм юу гэхээр энийг бид нар 100% хариуцъя гэсэн. Бид нар одоо ингээд шууд бүх суудлыг авч болох уу? Үзэх хүний тоо угаасаа маш их байгаа. 650 хүний суудалтай энэ мундаг сайхан баригдсан 6 жилийн өмнө баригдсан шинэ театрт тоглолт хийсэн. Энэ театрын суудал бол үнэхээр дүүрээд Казахстаны тал бол өөрсдөө урилга явуулаад тэрийг үндсэндээ бараагүй тэр нь 2 автобусаар илүү байсан гэсэн мэдээ ирсэн шүү дээ. Тэгсэн баха тэнд бол эргэлзэхгүй байна. Тийм. Монгол гарсан казакууд их байсан болохоор тэгсэн. За баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирээ цагаа гаргаад хүрэлцэн ирж мэдээлэл өгсөн та бүгдээ баярлалаа. Миний зүгээс одоо бас та бүгдээ хандаж хүсэх зүйл бас байна. Тэр маань юу гэхээр би бол яг нэг санхүүгийн зах зээл тэр дотор хөрөнгөний зах зээлийнхнийгаа төлөвлөж та бүгдээ бас нэг зүйлийг хүсмээр санагдсан. Юу гэхээр сая бол жишээ нь миний хувьд бол Астанагийн хөрөнгөний биржийн захиралтай нь уулзлаа. За үнцаасны зах зээл дээр ажиллаж байгаа номер 1, 3, 5 гэсэн юм 3 компанитай бас уулзлаа. Ингээд 4 уулзалт хийлээ. Дандаа захирлууд нь дэд захирлууд нь шууд хүлээж авч уулзсан. Ийм байсан. Өмнө нь бол одоо би бол Азийн зөндөл орнууд руу ингээд явбал харилцаа холбоо тогтоох гол хичээж байсан. Хизээч одоо шууд ийм богино хугацаанд одоо нөгөө төлөв удирдлагуудтай ингээд уулзах боломж байгаагүй.
Тэгэхээр тэр утгаараа нөө ерхийлэгчтэй хамт явж байгаа гэдэг маань өөрөө шууд ранк өсгдөм байна гэдгийг бол аюус мэдэрсэн. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр та бүгд маань дараачихаа айлчлалуудад манай хөрөнгийн зах зээлийнхнаас тийм ээ. Одоо төлөөллүүдээс нь ингээд бас баг гараад ингээд очоод уулзалт хийгээд ингэх юм бол илүү нөгөө зөвхөн бодит секторт ажиллаж байгаа компаниудаас гадна санхүүгийн секторын бас байх ёстой байна гэдэг бас нэг ийм надад бол бодол төрсөн. Тэгээ ялангуяа Казахстан дээр бол ямар бас нэг онцлог харагдсан бэ гэхээр бид тэр Казахстаны бирж дээр Монгол компаниудаараа мөнгө босоод тэр мөнгөөрөө Монголдо бизнесээ өргөжүүлж томруулаад тэр гарсан бүтээгдэхүүнээ эргүүлээд Казахстаны зах зээл рүү зарах, баруун Европын зах зээл рүү зарах ийм цикл бас байж болох юм байна гэдэг ийм дүгнэлт бас төрсөн. Тэгэхээр та бүгд маань дараагийнхаа айлчлалууд дээр одоо манай зах зээлийнх нэг багаар нь маш тусна тий оролцоолоход бас анхаарч өгөөрэй гэж хүсэж байна. Сарлыг хүлээж авлаа. Бид нар бол нээлттэй зарладаг болсон шүү дээ. Одоо танхимын хуудсан дээр зарлаад тэн дээр нөхцөлтэй илэрхийлээд ийм компаниуд тэр утгаараа бас бид нар бас нэг өөрчлөсөн юм юу гэхээр төрийн айлчлалууд бол бас нөгөө харилцан тохиролцож яг одоо өдөр хоног нь хоёулаа зэрэг зарладаг гэхгүй. Тэр нь бол харилцан заримдаа бас нууцтай байдаг учраас тэр бол харилцангуй эрс зарлж болдгоо хэдий ч сүүлийн үед бол бас та хүмүүс анзаарч байгаа айлчлалуудыг бол ерөнхийд нь энэ зүг рүү бид нар явна гэдгийг бас хэлээд байгаа шүү дээ. Энэ бол эргээл яг тэр нэг бизнес эрхлэгчтэй бас ээлтэй байх. Бид нар өөрсдөө бэлтгэлээ хангах те. Тэгэхээр та бүхэн бас өөрсдөө танхимынхаа хуудсыг, ерөнхийлөгчийн тамгын газрын хуудсыг, гадаад яамны хуудсыг сайн дагж байгаа. За баярлалаа. Тэгээд та бүгд ажилд өндөр амжилт хүсье. За амжилт хүсье. За өдөртэй нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Казахстанд альчилсан Монгол улсын ерөнхийлөгчийн альчлалын үеэр бол үнэхээр онцгой үйл явдлууд, эдийн засаг, санхүү, соёлын түвшинд бол үнэхээр шинэ шатанд гарсан гэдэг одоо миний бие өөрийн биеэр явсан үнийг бол гэрчилж байгаа гэдгийг бас давхар хэлмээр байна. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.